За та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтгая. Шинжлэх ухаан таны мэдхүйн судалгааны нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хүндэс агчнаар Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн захирал шинжлэх ухааны доктор профессор Хишгжавын Цогтбаатар захирал маань хүрэлцэн ирлээ. Урилга хүлээж авч ирсэн танд талархал дэвшүүлье. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тандас энэ өдрийн мэнд хүргэе. Өвчөө авлага сайхан уу? Ийм сайхан нэвтрүүлэг санаачилж та бүхэн гэж хийж байгаад талархаж байна. Тэгэхээр шинжлэх ухааны академи UBS телевиз хамтраад ямар ч үеийн судалгаатун гэдэг шинэ болон нэгэд 14 дахь дугаар нь өнөөдөр явж байна. Та бол 14 дахь дугаарын зочин боллоо. Онцлог нь бол та энэ нэвтрүүлэг шинээр орж ирж байгаа Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн захирлын нэг тийм болон нэвтрүүлэг цуврал явахын тэрүүний анхны зочин болж орж исэн танд талархаж байна. Сайхан байна. Тэгээ цаашаа үргэлжлээд 14 хүрээлэн одоо 16 хүрээлэн болж байна тийм ээ. Тий. 14 хүрээлэнгийн одоо захирлуудын мандаа болж ирж ирсэн одоо талархаж байна. Тэгэхээр мэдээж өнөөдрийн манай ярилцлагын сэдв бол тодорхой захирал маань яваад ирсэн учраас палеонтологийн хүрээлэнтэй холбоотой шинэ саргаг мэдээлэл энэ бүхнийг одоо ярилцах байхаа гэж бодож байна. Тэгэхээр манайх нэг таны мэдгүй одоо тийм бүх нийтийн боловсрол зориулсан шалбаршуулсан нэвтрүүлэг учраас их энгийн зүйлээс л бид асуултаа эхэлдэг юм да. Тэгэхээр юуны өмнө одоо палеонтолог гэдэг энэ үгийн утга учирыг тайлбарлаж өгөхийг хүсэж байна да. Тий. Яг гоо палеонтолог гэдэг энэ нэр бол өгшил нь бол латин нэр, палео гэдэг нь эртний, лог гэдэг нь судлал гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл эртний судлал. Гэхдээ нөгөө археолог гэж бас эртний гэсэн нөгөө грек үг шүү дээ. Тэрнээс ялгаатай нь юу бол шим ертөнцийн түүхийг судалдаг шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл энэ бидний амьдарч байгаа их дэлхий дээр одоо хизээ амьдрал үүссэн. Тэр амьдралууд дотор бас 90 галвар ялгагдаад хэдийн үед нь одоо хүн өссөн хүртэлх одоо эртний хүний бас үүсэлтэй холбоотой бол палеонтологт бас ордог. Одоо тэрнээс хойш нь бол археологийн судалгаатхан болоо явцдаг. Тэгэхээр одоо монголоор хэлэх юм бол яг нэг үе бол эртний амьтан судлал гэж ярьдаг байсан. За ерөнхийдөө зөвхөн амьтан ургамлаас гадна бас тэр орчны судалдаг боллоо л орчин үед палеонтологийн судалдаг. Тэгээд эртний шим судлал гэж хэлвэл арай ойр модал гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр энэ судлагдах маань өөрөө шинжлэх ухаан болоод ингээ хөгжиж явчихж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг Монголын нөхцөлд одоо хэдэн үеэс эхэлсэн юм бол дэлхийн хэмжээнд одоо хэдэн үеэс эхэлсэн бол гэдэг танаас асуумаар байгаа юм. Тэрний өмнө сая таны ярианд дурддагдсан энэ зүйлээс тодруулаад ярихад ерөөсөө палеонтологийн шинжлэх ухаан бол одоо түүхийн шинжлэх ухаан болон археологийн шинжлэх ухаанаас юугаараа адилсаж, юугаараа ондоошиж байдаг, юугаараа ялгаатай байдаг. Энийг бас тайлбарлаа өгч бол энэ дээр бас андуурагдаад байх юм байх шиг байгаа юм. Тэгээ. За яг хоо ер нь бүр их энгийнээр хэлэх юм бол археолог гэдэг маань бол нийгмийн шинжлэх ухааны эртний судлал. Палеонтолог гэдэг бол байгалийн шинжлэх ухааны эртний судлал гэж ойлгож байгаа. Ер нь л буруудахгүй байна. Тэгэхээр археолог бол одоо нийгмийн шинжлэх ухаан гэхээр л хүнтэй холбоотой эртний судлал болчихж байгаа. Палеонтолог бол хүн үсгээс ч өмнөх одоо энэ дэлхий дээр байсан эртний амьтан ургамал байгаль орчин бүхэлд нь ингэ судалдаг юм шинжлэх ухаан болж байгаа. Ер нь бол палеонтолог гэдэг ерөнхийдөө ярих юм бол дэлхийн хэмжээнд хүндрэлтэн бол палеонтолог гэдэг шинжлэх ухаан нэлээд хожуу одоо эхэлсэн гэж үздэг. Нэлээд шинжлэх ухааны шинэвтер салбар гэж үздэг. Манай орны хувьд бол одоо палеонтологи яг одоо шинжлэх ухааны одоо орчин цагийн шинжлэх ухааны үндслэлтэйгээр судалж эхэлсэн цаг үе бол яг одоо энэ жил бол 100 жил нь болж байна. Одоо мэдэнтэй ер нь бол их алдаршсан одоо Америкийн байгалийн түүхэн музейн Төв Азийн 3 дугаар экспедиц буюу нөгөө Рочепмен Андрус гэдэг нэрээр удирдуулсан одоо тийм ижүүрэн комплексны тийм экспедиц ажиллаж байлаа шүү дээ. Тэр бол 1922 онд Монголд ирж ажилласан.
Тэрнээс өмнө бол хятадын нутгаар энэ төр ажиллаж байсан. Тэгээ 22, 23, 25 онд 3 жил Монголд ажилласан. Тэр цаг үеэс тоолдог. Ер нь бол одоо Монголын палеонтологийн судалгааг бол зүгээр бид бол ингэж л үздэг юм л да. Хүний одоо судлаач нар ирж Монголд ирж судалгаа хийж исэн үе одоо үндэсний палеонтологчид бий болоод одоо өнөөдөр хүртэл явж байгаа ингэж 2 хуамар санагддаг. За тэр саяны хэлдэг Rochef Manders Expedition 22 онд 22-оос 25 онд дараа нь одоо дэлхийн 2 дугаар дайны дараа Оросын шинжлэх ухааны академи тэр үед зөвлөлтөд улсын шинжлэх ухааны академийн Монголын палеонтологийн экспедиц гэдэг нэртэй агуу их зохиолч зөвнөл зохиолч Иван Антонович Ефремов гэдэг үнээр удирдуулсан тэр экспедиц 46, 47, 49 онд 3 жил ажилласан байдаг. Ефремов ч нөгөө гадаг шулганы манцар арман бичдэг юм билүү? Тий. Тэр хүн чинь бол палеонтологч юм байсан. Тэгээд их тийм сан одоо өөрийнхөө тэр зөвнөл зохиолдоо хөтлөгдсөн байсан. Бас яг ямар ч байсан тэр дайны дөнгөж дайнд ялсан одоо зөвлөлтийн одоо ард түмэн бас одоо National Монгол руу одоо эртний шим судлалын чиглэлээр экспедиц ажиллуулах тийм санаа энэ төр төрж ирсэн бас сонирхолтой санагдав. За тэгээд наашаага 60-аад он болсон. 61 онд Монгол Улсын шинжлэх ухааны академи байгуулагдсан. За яг ерөнхийдөө тэр өмнөх тэр гадны судлаач нарын үндсэн суурин дээр ер нь бол Монгол одоо палеонтологийн талаас их сонирхолтой орн гэдэг нь ил тодулсан. Одоо тэр судлагдсан одоо өгүүлэл ном зохиолууд нь хэвлэгдэж баруунд хэвлэгдэж гарч ирсэн. Тэгээ 61 онд байгуулгад 64 онд одоо тэр үеийн одоо байгалийн шинжилгээний хэлтс гэж байсан байгаа. Одоо одоогийн бол биологийн хүрээлэн маягтай. Тэрний дэргэд палеонтологийн тасаг гэж байгуулагдсан байна. 64. Тэгээд одоо ингээд олох юм бол бараг 60 жил болох гэж байна л да. 2024 он 60 жил болох. За тэр тасаг маань тэгээ яг тэр тасаг байгуулагдсан даруйд Польшийн шинжлэх ухааны академи, Монголын шинжлэх ухааны академи хоёрын хооронд бол бас палеонтологийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж тэгээ 63-аас 71 он хүртэл бол Польш Монголын палеонтологийн хамтран экспедиц гэж ажилласан. За тэнд бол яг жинхэнэ одоо монгол хүмүүс орж ажиллаж эхэлсэн. Одоо Монголын залуу судлаач нар одоо тухайлх юм бол бидний багш одоо Ахмад палеонтологч академич Барсуулбагай за түүний бүрдүүлсэн баг тухайд бол зөвлөлтөд улсад боловсроод ирсэн чиглэлээрээ тийм улсууд маань одоо палеонтологи геологи хүрээлэнгийн дэргэд палеонтологийн сектор гэж байгуулагдсан байна. Тэр секторт одоо ингээд жижигхэн залуучууд л орж ажиллаад тэгэл мэдээж хамтарсан экспедиц учраас одоо Польш Монголын хамтарсан судлаач нар ажиллаж ирсэн. За 69 оноос зөвлөлт Монголын палеонтологи хамтарсан экспедиц ажилласан. Тэгээ ихэнх үедээ ингээд хамтарсан маягаар экспедицүүд ажиллаж одоо жинхэнэ Монголын үндэсний палеонтологч нар бий болж ирсэн үйл дээ. Тэгэхээр ингээд энэ хүрээлэнгийн түүхийг харж байхад палеонтологи геологийн хүрээлэнгийн нэг хэсэг одоо сайн ярьж байна тийм ээ. Одоо бол ингээд геологийн хүрээлэн тусдаа палеонтологийн хүрээлэн тусдаа гарчихваа да тийм ээ. Яг хоёр нь 50-60 жилийн түүхэнд бол яг тэр нэг одоо улс орны судалгаа шинжилгээний бодлого гэж бас байсан байдалгүй яг. Тэгээд тэрний дагуу ер нь бол Монгол орны геолог талаас нь судлах шаардлага гарсантай холбогдож одоо палеонтолог маань өөрөө геологийн бас нэг тийм тодорхой асуудлыг шийддэг. Өөрөөр хэлбэл тэр хурц чулуулгийн насыг тогтооход палеонтологийн олдвороор тогтоодог учраас тэр геологт үйлчилсэн маягтайгаар нэг хэсэг явсан байна. За тэгээ одоо палеонтолог маань зөвхөн Монголд биш дэлхийд даяараа бас их өргөн хүрээтэй болж байна л да. Одоо тэр битгээл өнөөдөр бол бүр бактерийн палеонтолог гэж үүслээ. За зөвхөн одоо тэр амьтан ургамлын судалгаасаа илүү яг тэр эртний орчныг сэргээх одоо талын судалгаанууд их гүнзгий явдаг боллоо. За тэр арга аргачлууч их нэрийн боллоо. Насыг тогтоох одоо өөрөлдөх юм бол хурц чулуулгын насыг тогтооно гэдэг их чухал байдаг юм байна.
тэрэнд нь үндэслэж ээж одоо ямар ашигт малтмал ямар орчинд үүсэх вэ гэдгийг тогтоодог байх жишээтэй. Тэгэхээр энэ болгонд та уялдаад ингээд палеонтологи маань хөгжөөд байгаа юм. А дээр нь угаасаа нөгөө үндсэн палеонтологийн үүрэг юу гэвэл амьтан ургамлын хувьсэл хөгжил. Одоо энэ дэлхий дээр чинь өнөөдрийг хүртэл одоо ургаж байгаа ургамал амьдарч байгаа амьтад чинь ямар угшилтай, ямар амьтнаас үүссэн юм гэдгийг тогтоох биологийн тэмдэг шиг л байгаа. Тэр нь бол бүр улам одоо өргөжж байна л да. Хүндрэлтэн өөрөлдөн дэлхийн шинжлэх ухааны тэр талаас нь мэдээллийг биднээс их шаардаж байна. Тэгээ аргагүй юм да одоо хүндрэлтэн энэ дэлхий дээр байгаа одоо байгалийн нэг бүтээгдэхүүний хувьд энэ дэлхийн үүсэл хөгжил төвний хувьсэл түүний зүй тогтлыг судлана гэдэг нэг эргээд энэ үгийн байдал цаашдаа ер нь энэ хүндрэлтэн дэлхий яаж хувьсж өөрчлөгдөх энэ бүхний илүү үндэс байгаль да. Тэгэхээр энэ палеонтологийн шинжлэх ухаан бол үнэхээр агуу том шинжлэх ухаан биш харьцангуй залуу шинжлэх ухаан гэх тийм ээ. Тэгээд одоо хэдхэн жил одоо 200-гаадхан жилийн өмнөөс л ингээл эрчимтэй хөгжиж эхэлсэн өсч хөгжсөн энэ шинжлэх ухаан маань ингээл одоо нэлийн олон асуудлуудыг бол шийдсэн. Одоо бидний хүүхэд залуучууд хичээл заадаг тэр одоо хувьсэл хөгжлийн онолууд байна. Ямар амьтан юунаас үүссэн бэ гэдгийг тогтоодог одоо чиглэлүүд байна. Тэр интерт бол ингээд эргэлт гаргасан тийм хэд хэдэн тийм онолыг бол бий болгоцсон байгаа байхгүй. Жишээлх юм бол одоо өлөг гөрүүлийг бол хүн болгон их сайн мэддэг. Өлөг гөрүүлийг бол зүгээр хэм болох хөдөлгдөө тэ одоогийн нэг матартай төстэй ч гэдэг юм уу гэж үздэг байсан бол одоо 70-аад оны дундаас эхэлсэн тэр одоо баталгаа янз бүрийн баталгаагаар бол өлөг гөрүүлээс угшилтай одоо өнөөдөр амьдарч байгаа амьтан бол тэр матар гэхээсээ илүү шувууны үүсэл бол өлөг гөрүүлийн өвөгтэй холбоотой гэдэг нь нотлогдсон жишээтэй. Тэгэхээр бол ер нь бол ялангуяа энэ Монголоос олдж байгаа энэ алдар цуглуулгуудын хадгалалт маш сайн байдаг. Дээр нь одоо маш олон хайцангуй одоо Монголын говийн бүс нутгаал гэж ярил л да. Энэ нутгаас олдж байгаа газар нутгийн дэлхийн хэмжээгээр яг жижигвтер боловч маш олон төрөл зүйлийн одоо амьтан ургамлын одоо олон янз байдлууд бол тогтоогдсон байх шээтэй. Тэгэхээр бол дэлхийн энэ палеонтологийн шинжлэх ухаанд бол Монголын одоо энэ судалгааны үр дүнгүйгээр бол одоо ярихад бол хэцүү болсон цаг байл гэж хэлж байна. Тэгээ ер нь зүгээр палеонтологийн шинжлэх ухааны гол судлагдсан юмнууд нь Монголд өлгөө байгаад байна. Сая өлөг гөрүүлийн жишээн дээр их одоо нийт хичнээн төрөл зүйл одоо бүртгэгдсэн байт юм бол одоогийн байлаа дэлхийн хэмжээ. Тэрүүний хэдэн хувь нь манайхаас Монголоос олдсон судалгааны эргэлтэнд орсон байдгийг. Тэгээ өлөг гөрүүлийн судалгаа бас харьцангуй шинэ. 1840-од оноос л ерөөсөө тэр үед олдож байсан одоо Английн ганц нэгэн олдвор дээр үндэслээд Ричард Оуэн гэдэг нэг одоо байгаль судлаач мундаг хүн байлаа. Их олон ном зохиол гардаг. Тэр хүн анх динозавр гэдэг нэрийг шинжлэх ухаанд оруулж ирсэн гэж үздэг. Тэгээд тэр Монгийн нийгэмлэгийн хурал дээр тэр хэдэн олдвор одоо цөөн хэдэн олдвруудыг бүр авчирч байгаа тэрнийг нотлоод энэ бол ерөөсөө одоо байгаа амьтантай ямар ч холбоогүй энэ тийм өвөрмөц нэг бүлэг амьтан байсан байна. Тэрний одоо зарим төлөөлөгч нь энэ байж байна. Одоо энийг бид бол цаашдаа бол бие даасан нэртэй болгоё гэд динозаврус гэсэн нэр өгсөн байна. Тэгэхээр яг утгачлууд яг юу гэсэн утгатай вэ? Дайно гэдэг нь бол аимшигт авраг том гэсэн санаа байна. Завар гэдэг нь бол гөрүүл гэсэн үг. Тэгээ яг Монгол хэлэнд бол өлөг гөрүүл гэдгээр бид хэрэгжилж байгаа. Тэр их гоё оноосон байгаа маа. Тий, маш сундаг яасан байгаа. Энэ одоо яг тодорхой ямар хүн оноосон байх вэ? За ямар ч байсан цэвэлгоон толинд байдаг юм байна. Тий. Гэхдээ манайхан ч нөгөө бүр эрт дээр үеийн улсууд бол нөгөө луу гэдгээр одоо тэр чи одоо яг зарим түүх судлаач нар бол луу гэдэг чинь яг мэдээж хятад үг бах л да тий. Тэгэхдээ одоо бол хятадын соёлд чинь лууны үүрэг их байдаг шүү дээ. Магадгүй манай одоо энэ өлөг гөрүүлийн орн гэж үзэж байгаа одоо Монголын хувьд бол
артан бол мэдтгэл байсан. Тэр мэдтгэл нэг луунж хантер гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр үгнүүд чинь яа би зүгээр тэгж л бододгийн. Одоо орон нутагт нэг том амтны яс ялангуяа том асар их аадар борооч ордог юм уу тийм ээ. Тэрний дараа бол илэрдэг. Тэгэхээр одоо ингээд одоо тэнгэрээс ингээд одоо энэ цахилгаантай актер бороо ингээд ороод тэгэл тэр хавьд амьдарч ирсэн хүмүүс очиход нэг тийм том амтны яс энэ төр илэрсэн байдаг байсан баг. Одоо бид нар ярьж байгаа динозавр яс маань тэгэхэд л одоо тэр улсууд бол нэг луу гэдэг тийм авраг том амтан байсан гэдгийг л домголж ярьдаг байсан баг гэж боддгийг. Тэгэхээр тэр өмнө бол луу гэдэг нэрээр их хүмүүс мэддэг байсан юм билээ. Тэгээ яг зөвлөгөөний талентэрээс бол үлэг гөрвөл өлөг гөрвөл гэдэг. Тэгэхээр яг тэр Монгол хуучин Монгол бичгийн холбоотойгоор л тэгэж хэлдэг баг л та тийм. Тэгээ одоогор бид үлэг гэдгээр нь явж байгаа. Тэгээ үлэг гэдэг чинь бас нэг талаас том авраг санааг тийм эртний тийм палрестний гэж ярьдаг тийм. Бараг л одоо тэр англиар анх Ричард Оуэны хэлснээс илүү онцсон юм шиг байна манай. Ер нь зүгээр ингээд 12 жил гээл тэгтэл одоо луу жил гээл яаж штэ дорн дахны ардан бол их эртнээс мэддэг цагдооны хувийн лидер Яманта хүртэл нэг жил болгоор олцсон байх шээ. Тэгэхээр өвлөрд номог тэр туульсын бүтээлэг байгаа бодгол явж ирж ер нь их нарийн мэддэг байсан юм биш үү тийм ээ. Тэнгэрийн амтан одоо луу гэдгийг бол тэгээ яг одоо зүгээр одоогийн төвшөнд байгаа энэ юунда тийм тэгээд та асуусан юм нэлээ хайлчлаа ойлаа. Ер нь бол нэг үеч одоо үлэг гөрүүлийн ганц хэтэрхийээс олсон улсчил тэрийг одоо үлэг гөрүүлийн олдортой байлаа гэж бужин шуугжсэн үе байсан. Ер нь ч одоо хөгжлийн төвх тэгж байдаг. Тэгээд англи зүү их замбраагүй их болж эхэлсэн. Тэгээд нэг эргээд тоолоход ч нь бол дэлхий дээр нэг тохойд тогтоогдсон нэг 1000 гаруй үлэг гөрүүл тогтоогдсон гэж үздэг байсан. За тэгээд нэг англи зүүн тийм наривчилсан тийм арга бий болоод дахиад эргээд бүх юмудаа ингээд эргээ харсахад ер нь нэг 400 гаруй төрөл буюу нэг 600 зүйл үлэг гөрүүл одоо дэлхийн хүндрэлтэн тогтоосон гэж үзэж байгаа. Тэдгээрээс манайх бол нэг 60 гаруй төрөл 80 гаруй одоо гараад жилээс жил нэмэгдээд байна л да 80 нэлээд олгарсан зүйл үлэг гөрүүл Монгол нутгаас тогтоогдсон. Тэгээ ингээ эргээ харах юм бол баг дэлхий дээр тогтоогдсон үлэг гөрүүлийн 5.1 баг нарийн ярил 4.1 нь Монголоос тогтоогдсон. Тэгээ Монголоос тогтоогдсон тэд нар бол давтагдшгүй өөр газраас бол олдоогүй гэсэн утгатай. Гайхамшиг шүү. Тэгээд би зүгээр хоёрын зүгээр өмнөх ярианаас тодруулаад тэгээ нэгдүгээрт нь энэ үлэг гөрүүлийн юм чинь голдоо энэ говь тал урд талдаа байгаад байна уу? Тэгээ нэгдүгээрт нь газар зүүн байршлын хавьд тэгж харагдаад байгаа. Хоёрдугаарт нь тэр 20 оны үед чинь одоо жишээлбэл Койсон эдрээл одоо ноён уулыг ухаад л тэр археологийн том юм ягаад бас энэ палеонтологийн бас орж ирж ирсэн юм байна шүү дээ. Тэр 20 он ямар он байна? Тэр үе чи одоо өмнө самуунтай бас л хэцүү үе шүү дээ бол. Тийм тэр үе яг ер нь дэлхийн шинжлэх ухаан өөр ялангуяа нэртний судлалын чиглэл юун дээр их анхаардаг байсан бол хүний үүслийг хүн хаанаас үүссэн бэ гэдгийг л тогтоох гэж одоо эрдэмтэд дэлхийн одоо самхан одоо орны эрдэмтэд бол тэрэн дээр их анхаарч ирсэн үеэлтэй. Тийм учраас тэр археолог талаасаач палеонтолог талаасаач гэсэн тэр ялангуяа тухайн Америкийн байгалийн хүмүүсийн захирал байсан Осборн гэдэг хүн өөрөө одоо хүний үүслийг их онцгойлон анхаардаг хүн байсан учраас нааш нь одоо Төв Аз бол ер нь магадлал өндөртэй одоо хүний үүслийн төв байх үндэслэлтэй гэсэн тийм таамаглал нөгөө шинжлэх ухааны таамаглалаараа тэр экспедиц ажилласан байна. Тэр Андерсын экспедиц бол эхлээд бол үлэг гөрүүл олъё гэж ерөөсөө ирээгүй. Тэр эртний хүн олъё ил гэж ирсэн. Тэр тэгэл тэр 22 оны экспедицэнд одоо хүн олохын тулд одоо мэдээж нэлээд судалгаа хийсэн баг л хүн амьтантай ярьсан баг. Архангай аймаг, Өрхөнгай аймаг руу явсан байгаа. Тэгээд тэнд нь юм олигтой юм олдоогүй нэг сайхан байгалууд л үзэл яваадсан гэж бичсэн байдаг л да. Тэгээд ерөөсөө урагшаа говьроо орё гэдэг.
Тэгээд одоо тэр одоо баруун баяуулан гэж байдаг өөр ханга. Баруун баяуулааны тэрнгээр өшиггийн нуруу руу давж иж тэгээ говь руугаа орж нууруудын хөндөгөр тэгээд тэндээсээ хүний албагдaltaй юм олоогүй боловч үлэг гөрүүлийн алдарууд олж эхэлсэн. Тэгээд дараа чи экспедицууд нь бол нөгөө хүнээ болоод ерөөсөө үлэг гөрүүлэл хөөж эхэлсэн баг шít. Тэгээд 25 он хүртэл 25 онд бол маш хүчтэйгээр орж ирсэн боловч нөгөө засаг солигдсон. Тэгээд ер нь бол бараг л энд ажиллах боломжгүй болсон гэсэн тийм утгатай бичсэн түүхэнтэй бичсэн байдаг. Тэгэхээр гэх мэтлэн ингээд нэг юм яг тэр цаг үеийн дэлхийн нийтээр дэлхийн одоо шинжлэх ухаан өөрөө одоо шинжлэх ухаан гэдэг чинь дэлхийн шинжлэх ухаан шүү дээ. Дэлхийн шинжлэх ухаанд оруулж байгаа бидний хувь нэмэр гэж би хэлэх дуртай. Өөрөөр хэлэх юм бол одоо Монголын палеонтологи гэж ярихад бас жаахан яг хаяа болно гэж огшиж ярихлгүй яг. Гэхдээ яг үнэн чанартай бол дэлхийн хүндрэлтний шинжлэх ухаанд оруулж байгаа монголчууд бидний одоо хувь нэмрэл гэж хэлдэг. Тэгээ ч бас өөртөө саналыг л боддог л доо. Жишээл 13 дугаар зууны дэлхийн түүхийг бол Монголын түүхээс салгаж ярих аргагүй байна шүү дээ. Тэгэлгүй яг үү. Тэр үнтэй адилхан одоо өнөөгийн дэлхийн палеонтологийн шинжлэх ухааныг ярихад Монголын палеонтологийн энэ судлалтын юмныг салгаад ярих юм бол боломжгүй юм байна л да. Яг бол цөмөн энд байж байгаа учраас тийм ээ. Тэгэхээр орчин үеийн шинжлэх ухаан Монголд үсээд одоо сая 61 он гэж ярьлаа тийм ээ. 50 жил 60 жил яваагаа өдр хийж штэ. А бүр өмнөх хэд одоо 21 он судрагчгийн хүрээлэнгүүл ингээ 100 жилгээ ингээ явчихжин тийм ээ. Ингээ харахад бол үнэхээр бас хөгжиж байна салбараараа. Дэлхийн төвшөнд харьцуулаад үзэхээр бол Монголын шинжлэх ухааны одоо судалгааны нэг тийм бахархал бол үнэхээр палеонтологийн алдуурууд та бүхэн эрдэмтний том дүгнэлтүүд нээлтүүд л болоод байна гэж хараад байна шүү дээ. Дэлхийн шинжлэх ухаантай жишж очсон энэ салбар бол арга байхгүй палеонтологийн шинжлэх ухаан тэр тусмаа одоо хүрээлэн гэж би асуух гэдэг юм л да. Тийм учраас яг өнөөдөр энэ палеонтологийн хүрээлэнгийн таахлаад удирдах явж байгаагийн хувьд яг энэ хүрээлэнгийнхаа тухай манай үзэгчдэд тодорхой тайлбарлаж өгөх сайн байна. Тий. Яг уу ихэнх үедээ түрүүн би цогсох ярьлаа нэг геологт үйлчилсэн тэр геологийн талаасаа ялангуяа тэр давхарх зүй гэж ярьж байгаа. Давхарх зүйн талаасаа сонирхол татсан амтан ургамлын бүлгийг төлхөө судалсан байдгийг. Тэгээд ингээд хөгжих явцад чинь одоо мэдээж одоо тэр палеонтологийн шинжлэх ухаанд үүсээд байгаа асуудлууд байна шүү дээ тийм ээ. Тэр асуудлуудыг зайлшгүй судлахаас өөр замгүй болдгийм байна. Тэгээ одоо өнөөдөр бол манай хүрээлэн бол одоо 47 хүнтэй нэг 5 салбартай. Тэгээ салбар болгоно бол өөр өөрийн бас нэг чиглэлтэй. Жишээлх юм бол жишээлж ярил л 5 салбарын нэрийг хэлчихэд бол хүн баг ойлгох байна. Эртний зоологийн салбар гэж байгаа юм. Палеозоологийн салбар, эртний ургамлын салбар гэж байгаа юм. За тэгээд бичил палеонтологийн салбар. Одоо ер нь нүдэнд үзэгдэхгүй зөвхөн микроскопоор харж тэрийг таньж мэдэх тийм бичил палеонтологийн салбар гэж байгаа юм. За тэгээд нөгөө саяны түрүүний яригдсан давхарх зүй, седиментологи гэж одоо тэр тогтцыг тэр эртний тогтцыг судалдаг тийм чиглэл байгаа. За дээр нь бол сан мөрөг буюу лаборатори гэж байгаа. Сан мөрөг бол угаасаа энэ олж байгаа олдор цуглуулга болгон ч юм бол цаашдын одоо энэ судлаач нарын дэлхийн олон улсын судлаач нарын одоо эталон болж үлдэх хэрэгтэй байдаг учраас тэр сан мөргийн салбар бол маш цэгцтэй, маш одоо тэр хингаанч хурж ирээд үзэхэд өөрийнхөө нутгаас олсон юмыг Монголын нутагтай ижил төстэй амьтантай харьцуулж иж дүгнэлт гаргадаг учраас тэр бол эталон жишг одоо олдор цуглуулга гэж үздэг учраас тэрийг одоо яхахгүй нэг том салбар болгож тийм бодлогоор тийм аюу салбар болгосон юм аа. Тэгээ энэ чиглэлээр бид нар ажиллаж байна. Зөвхөн одоо нэг үе бол тэр гадны судлаач нар тэр гаднаас одоо зочиж ирсэн судлаач нар маань үлэг гөрүүлийг сонирхдаг байсан бол одоо бол бид нар бүр бактерийн палеонтолог бүр нүдэнд үзэгдэхгүй одоо тэр чиглэлүүдийг хүртэл одоо Монголд хөгжүүлэхээс одоо замгүй болж байгаа юм л да. Тэгээ энэ чиглэлээр бол манай энэ одоо шинэ үеийн судлаач нар за хуучны улсууд ч гэсэн бол маш идэвхтэй ажиллаж байна. Тэр ялангуяа тэр одоогоос бараг 5
500 600 сая жилээс урагшаагаад 2.3 4 тэрбум хүртэлх энэ цаг үеийн үед ч одоо амьдрал одоо бичил амьтнууд ч бий болцсон байсан гэдгийг бол тогтоож байна. Одоо жишээлх юм бол одоо тийм алдар олддог газрууд бол Завхны нутаг байна, Хөвсгөлийн нутаг байна. Тэгээ яг гоо тэр та ярьдаг говьруу голдуу юм алдаад байна. Энэ нь бол яг тэр хожуу тэр дунд төрөмлийн цаг үеийн одоо тэр үлэг гөрүүл эртний хөгтөн амьтад нь бол амьтдыг хадгалсан тэр хурдас давхаргдсан нь бол тэндээ илэрх нь илүү байгаа. Тэгээ тийм газараас тэр одоо юу манай бид нар монголчууд ярьдаг да цав цонж гэж ярьдаг. Тийм байгалийн өгөрслөөр ингээ илэрт үүссэн. Тэр дотор нь одоо ингээд номын хуудас ингээ үе давхарцууд байдаг. Тэр ингээл нэг хуудас татхал тэнд нь одоо тодорхой цаг үеийнхэн амьд ургамлыг үлдэгдэл байдаг. Тэрийн одоо зогдуулж тэрэн дээр нь ажиллаж ийж тэр дүгнэлтүүдийг гаргаж байгаа. Энэ дэлхийн гадаргын бол ерөөсөө нэг тийм ном шаштрал юм байна да янз нь тийм ээ. Дэлхийн дүүгийн яг үнэ. Одоо жишээлбэл ингээд тавьдсан зузаан ном гэж үзэж болж байгаа. Доотлих нь бол эртнийх, илүү эртнийх, дээшлэх тусмаа бол хожуу явуулаад явж байгаа. Тэгээ бидний бас сонирхож байгаа зүйл бол мэдээж үлэг гөрүүлтэй холбоотой байна. Тэгэхээр үлэг гөрүүлийн яг цаг үеийн цэрдийн үе гэж хэлээд байна. Тэр нь яг одоо яг ер нь үлэг гөрүүл хизээ үсээд хизээ сүнсэн гэдэг нь бол одоо шинжлэх ухаан тогтоолчихсон. За террасын хожуу үе гэж ярьж байгаа. Одоо бас 225 сая жилийн өмнө үүссэн. Үүсгэхдээ бол маш жижиг амтнаас ингэж салбарлаа өгдсөн. Тэгээд юурийн галуу гэж ярьдаг нэг кино байдаг. Одоо юурийн галууд бол маш хүчтэй цэцгэлээ өгдсөн байдаг. Тэгээд цэрдийн галууд бол одоо өөрөөр хэлбэл энэ 3 галуун хамгийн сүүлчийн галуу, дунд төрөмлийн хамгийн сүүлчийн галууд одоо үлэг гөрүүлийн хөгжлийн сүүлчийн үе шат гэж ярьж байгаа юм л да. Монголын үлэг гөрүүлийн олдврууд одоо тэр түрүүний ярьдаг 80 гаруй төрөл зүйлүүд шинээр тогтоогдсон тэр төрөл зүйлүүд маань ихэнх нь цэрдийн галаас олдож байгаа. Өөрөөр хэлбэл Монголын үлэг гөрүүлээр бид юуг ойлгож болох вэ гэвэл ерөөсөө үлэг гөрүүлийн энэ хөгжлийн 150 60 сая жилийн энэ урт хугацааны хөгжлийн хамгийн сүүлчийн мөчлөгийг бол бид нар Монголын үлэг гөрүүл дээрээс одоо анзаарч болох юм байна. Тэгээд одоо бас нэг 65 сая жилийн өмнө бүр өмсөн сүнсэн амт. Тэгэхээр одоо тэр 65 сая жилийн өмнөх Монголын ер нь энэ эртний байгаль ургамал амьтны дүр төрх бол шал өөр байна да ийм элсэн цөл байгаагүй л байхтаа бодвол тийм ээ. Тэгвэл ер нь элсэн цөл бас байсан үе байна. Тий. Одоо жишээлбэл хожуу цэрд гэж яриа л да бүр энэс хамгийн сүүлийн хэсэг нь арай бидэнд ойр гарна. Хожуу цэрдийн цаг үед одоо ухаанда одоо бас нэг 130-аас 25 сая жилийн үед бол ер нь Монголын байгаль цагвар бол тэр нь бол палеонтологоор тогтогдсон. Одоо энэ одоогийн говийн бүс нутаг ч гэсэн ер нь Монголын нутаг бол тийм чиглэг дулаан ийм гүйхэн устай айс хав ихтэй ус одоо гол мөр ихтэй. Тэгвэл ямар ч байсан тэнгис далаа байхгүй болцсон байсан үе гэж үзэж байгаа. За тэгээд тэр нь үргэлжилсээр одоогоос нэг 90 орчим сая жилийн өмнө бол нэг ерөнхий байгалийнхын хэвшинч бол тиймэрхүү ургамал ихтэй. Ялангуяа энэ говийн бүс маань маш их ургамалтай байсны одоо ил тод гэрчин бол энэ том нүүрсний ордууд байна шүү дээ. Эн чинь эртний ургамал дарагдтаад ингээд хүлэр нь дарагдтаад олон сая жилийн турш дарагдах явцдаа илүү чулуужаад тэгээд одоо нүүрс өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо ингээл ер нь говийн баруунаас зүүн тийшээ дандаа нүүрсний одоо уурхаа дандаа цаашаа урагшаага яваад байна шүү дээ. Эн чинь бол эртний ургамал. Тэр яриад одоо тайгал байж тийм ээ. Зүгээр нэг юм одоо юу гэдэг нэг настай ургамлууд биш тэр чинь бүр одоо дарагдаж юм. Одоо жишээлбэл 5-7 одоо нүүрсний орд чинь бол 10 хэдэн пласт байдаг гэж байна шүү. Тэгэхээр чинь тэр болгон чинь 10 ингээ үе шаттайгаар л ингээ хөрмөлтөд байсан байх юм байна. Тэгээд юу н одоогоос нэг 80 орчим сая жилийн өмнө
одоо энэ Баян цаг та очижсэн уу? Баян цаг очиж байгаагүй. Тэ тэр хавь бол 80 орчим сая жил жодогтын давхарцс гэж би ярьж байгаа. 80 орчим сая жилийн өмнө бол их хуур ажил болсон. Яг одоо өнөөдрийн цөлжилттэй ч адилхан одоо маш том элсэн банкнууд бий болсон. Гэсэн хэдий боловч бас л нэг одоо амтэн амьдрах нөхцөл бол илүү байсан. Тэр том элсэн банкнуудын дунд одоо тийм гоё баян бүрдүүд тийм гүйх устай тийм нөхцөл байсан гэж. Ер нь тэгээд энэ хуур ашилт энэ аридны гүмидний гэж яриад байдаг юм л да. Аридны гэж ярьж байгаа нь тэр хуур ашиглах тийм уур амьсгалын нөхцөл бол бас дараа нь давтагдаад ингээд ерөнхийдөө баримжаагаар ярих юм бол нэг 30 сая жилийн давтамжтайгаар ийм хуур ашилт явагдчихсан гэсэн тийм гараад байна. Энэ яг өдөр нэг сонирхолтой талаас нэг үлэг өргөлийн юм нэлээ орж шинээс тийм бурууч юм биш байх л да. Энэ та нарын бичсэн номуудыг үзэж явах тэр нэмэгтийн формац гэж яриад байна шүү дээ. Тэнд бас их олон одож байна да. Тэр яг өмнө говийн аль үлээ одоо Өмөргов аймгийн 3 тэсэм минутаг тий нэмэгт уул гэж байгаа. Тэгээ нэмэгт уулын өвөр хэсэгт бол яг одоо тэр төрний ярьдаг тэр цаг үеийг төлөөлөх нөгөө үе давхарт сурдас тэр амтны бол ургамлын олдурууд цуглуулгыг хадгалсан тийм үе давхарт илэрцүүд байдаг л да. Тэгээ тэр нэмэгт уулынхын нэрээр бид нар нэмэгт формац гэж нэрлэгдсэн нэрлсэн байгаа юм. Тэгэхээр тэр нэмэгт одоо ер нь Монголын хожуу зүртээ хамгийн сүүлчийн одоо давхардсан байхгүй юу. Түрүүний миний ярьж байгаа баян ширээ, жодогт гэдэг тэр баян цаг орчмынхтай адилхан. Тэгээд баруун гоёд гэж байгаа тийм нэмэгт. Баруун гоёд гэдэг нь бол бас тэр хавьд байдаг нэг тийм багийн нэрээр баруун гоёд одоо хожуул баригад гэдэг байсан. Тэрний нэрээр нэрлэлсэн. Тэгээ яг тэр газар орных нэрээр л одоо нэрлэхээс өөр замгүй байт юм л. Тэгээ тэр одоо нэмэгт гэдэг уулын юугаар одоо нэрлэгдсэн тэр давхардсан шүү дээ. Тэр бол Монголын одоо гөрүүлийн хамгийн баялаг ихтэй давхардсан. Тэр одоо хамгаалтанд байна. Тэр хамгаалт шийд юм уу? Ямар нэгэн яг нь ерөнхийд нь бид нар одоо энэ хэдэн олдот газруудаа ялангуяа нэг 90-ад оны дунд үеэс 2000 оны ихэнх хүртэл бол манай энэ палеонтологийн олдот газрууд их талхилгдлаач одоо энэ хууль бус малтлаг хийдэг улсуудын гайгаар тэгээд ер нь бол хэдэн газруудаа бол бид нэр учраас хамгаалтанд авсан улсын болон орон нутгийн хамгаалтанд гол газруудаа ямар ч байсан оруулсан. Ямар ч байсан хууль гарцсан. За тэгээд яг хууль гараад тэгээ бас хууль биелүүлдэг бас этгээдүүд бас байсаар л байгаа шүү дээ. Тэгэхээр бол бас ер нь характер хөндөгдсөн. Тэгээ яг тэрийг соёлын үеийг хамгаалах хууль мөлөнд бас оруулсан. Эрүүгийн хуулинд ч гэсэн одоо соёлын үеийн эсрэг гэмтэрэг гэдэг том бүлэг буюусан. Тэгээд ингээд хууль хангалтад овоо очиртай болсон нэг үеийг бодох юм. Тэрнээс биш бол сүүлийн жилүүд ч бид 90-ад оны дундаас экспедиц ажиллах гэж одоо боо юм болно тийм ээ. Одоо экспедиц илгээх гэж. Тэгээд очдог нөгөө хууль бас явдаг нөхдүүд нь үгүй туучсан тэр газар чи эвдсэн юм. Зарилхэнхийн нөгөө тэр чинь бас зүгээр нэг дүүгээ авчдаг гэдэг шүү дээ. Нарийн технологид авдаг малтлаг гэдэг. Тэр чинь ингээс самраа хийцэн тийм юмуд маш их тахлаа. Ер нь энэ уулуурхаа ингэж их замбрааг байгаа энэ үед тэр нэг одоо уурхаа нээхийн тулд эхлээд тэр археолог, палеонтологийн шинжилгээний анги яваад дүгнэлт гаргаад тэгээд дараад нухтагч юм уу тийм зарчмууд байдаг уу ер нь? Тэр бол нэг 2010-ад оноос эхлээд хуулинд өөрчлөлт ороод тэгээд ер нь зөвхөн палеонтологч биш, археолог, палеонтолог, угсаатны зүйн өөрчилсөн судалгаа тэр талбай дээр заавал хийх ёстой гэсэн тийм хуультай болсон. Тийм учраас одоо томч бай, жижигч бай тэр үтгэл зөвхөн уул уурхаач биш. Ерөөсөө дид бүтц ер нь газар онгочдог, газар ухдаг бүхэл үйл ажиллагаанд бол тийм дүгнэлтүүд гаргадаг болсон. Тэгэхээр тэр бол сүүлийн жилүүд бүр их эрчимтэй болж байна л да. Яг тэр үйл дүрмээ барьдаг болж байна. Би говьтай хүн л дээ. Тэгээд говьтай айсан юм уу та? Би төгрөгсөн. Оо за. Тэгээд нөгөө таны номыг үзчихсэн чинь тэр Говьтай аймгийн Шартэг, Буран гэрэний нурууны орчимд
Юурийн галавын үеийн нэг тийм бүлэг рүүлийн алдуурлаа гэсэн тийм мэдээ байна л да. Энийг жоохон дэлгэрүүлээ ярих боломж байна. Тий. Яг гоо хамгийн сонирхолтой нь одоо таны нутаг. Одоо бид бол дандаа бол цэрдийн цаг үеийг ярьлаа шүү дээ. Цэрд гэдэг нь бол тэрний чинь доор юурийн дараа одоо юурчин өмнө. Оволтой нутгаас одоо олдож байгаа бүлэг бол юурийн гал байх. Бүр ихний гал явж байна. Одоо 150 сая жил гэж ярьж байна. Өөрөлдөх юм бол одоо өмнө го Баянгарын нутгаас олдож байгаагаас илүү өртнийх болох гэдэг шүү дээ. Тэгэхээр Шартэг дээр бол би бас нэлээд хэдэн жил ажилласан. Шартэг бол Алтай сумын нутаг. Одоо яг нөгөө ээж хайрханаас ажигуудын нуруу. Тэгээ ажигуудын нуруу ерөөсө харагдж идэг Шартэг. Тэр аюул сонирхолтой газар. Би өөр одоо яг сонирхол татдгийн бас юу нь учир нь бол ерөөсө хил даваа цааталт нь хятадын нөгөө Шинжаан угар могор нутаг шүү дээ. Тэндээс бас юурийн галвын маш их юм олдоод байгаа байхгүй. Тэнд бол хятадын гэлтгөө дэлхийн том одоо яг тэр юурийн цаг үеийг судалдаг судлаач нар их ажиллаж байгаа. Тэнд нэг зүгээр сонирхолж ярихад одоо нэг өвсөн идэн шүү дээ. Урт үзүүтэй нэг заврапод гэж ярьдаг юм да. Ер нь гөрөл хөлтэй өлөг гөрөл гэж ярьдаг. Одоо ерөнхийдөө урт Монголоос олж байгаа хамгийн том дэн завар гэж хэлж болно. Уртаашаа нэг 30-40 метр. Жинийн одоо тооцох юм бол амьдын жинийн ингэж тооцож болдог л доо. Тооцож үзэх юм бол 30-40 тонн. Тийм амьтны одоо зөвхөн нэг одоо нурууны үе гэж яриа л да тий. Нурууны үе чинь нэг юм цул хэсэгтэй шүү дээ. Одоо хоорондоо залгадаг центрум гэж бид ярьж байгаа. Тэр нэхэр нэг идээр байна. Тэгэл сэртэнгүүд нөх юм бол энэ ширээ шиг тийм нуруутай. Тэгэл тэр амтан яг бид нар малтлаггээд бараагүй л да аюу хатуу жолоонд дээр хадгалагдсан зүгээс хэдэн дээж маягаар эдийг авцаа одоо тэндээ байж л байгаа юм уу. Гэх мэт чинь тийм одоо хэрвээ тэр одоо бид нар олоод ингээд судлах юм бол ер нь Монголоос болсон хамгийн том өвс идэж болно. Тэр бол бодтой хэлж байна. Зөвхөн дунд жимгэн хэл та битээрээс өндөр ганцхан жимгэн одоо тэгвэл нэг шаргын хойдолд нэг цагаан уур гэдэг байдаг шүү дээ. Тэндээс манай нэг хамаатангийн дүү нэг тийм том булууны яс болсон гинэ. Одоо бараг энэ ширээ шиг юм том. Тэрийгээ тэгээд шинжилгээний газар явуулсан гэжсэн. Тэгээ би тэр манд өөд болчихлоо л да. Тэгээ яг тэр нь одоо юу болсон бол одоо гоо мэд байх нь байна. Тэр Альбогдын нурууны яг төсөд би машинтай явж байгаа зогссон чинь зүгээр хайрах чулуу шүү дээ. Ингээд тэр чулуун дотор үзэхэд чинь нэг энжинсийн далааны хисааны юм уу тань зүгээр ингээд өгдөр байж идэг юм билээ шүү дээ. Тийм. Тэгээ одоо яг тэр хавчин бол тэгээд хойшоогоо 3 2-ны нуруу гэж байдаг. Дарив гэдэг байгаа шүү. Тэрний хормоогоорч бол дандаа палеонтолог болоод байгаа. Ер нь бол манайд ч одоо энэ палеонтологийн талаас судлах юм маш их байна да. Тэгэхээр яг одоо хүрээлэнгийн стратегийн нэг хэтийн зорилго нь одоо яг юу байна? Юунд л тэмүүлж эрдэмтний ажил чиглэж байгаа бол доо. За яг уламжлалт тэр одоо юу гэдэг энэ дэлхийн сардсын одоо насыг тогтоох палеонтологийн одоо нэг уламжлал байгаа л да. Тэрнгээр нь бол энэ наривчилж өгдөг. Тэгэхээр наривчилсны үндсэн дээр одоо тэр геологийн чиглэлээр ажиллаж байгаа, геологийн зураг хийж байгаа улсууд маань бол бидний одоо гаргасан одоо тогтоосон баталгаажуулсан тийм зүйлийг барьж тэр геологийн зургийг хийгээд тэрэн дээрээ дүгнэлтүүд гаргаж одоо эрэл хайгуулаа хийх тэр ажлын үндсийг одоо тавьж ажил маань явж л байгаа. Дээр нь ерөөсөө энэ нэг жилээс жилд ингээд хөгжөөд энэ олдвор цуглуулгад нь аривжаад байгаа энэ эртний амьтан ургамлын судлалын одоо чиглэл маань одоо яг орчин үеийн технологийн их одоо дэвшилттэй холбогдуулаад наривчлан судлах тийм боломжууд гарч ирж байгаа. Одоо бид бол бүр эдийн төвшөнд судалж байна. Одоо өөрөлдөх бол үлэг хөрвөлийн одоо олдвор цуглуулга одоо яснаас чулууцсан яснаас нь төсөлт хийгээд тэгээд нөгөө гистрологийн судалгаа хийж байна. Тэр түүгээрч орохгүй зарим нэгэн одоо эртний амьтнаас уург гаргах, нуклеин хүчлийг гаргах тийм оролдлогууд хийж байна. Тэр маань мэдээж бид бол ганцаар одоо бид хийхгүй одоо Японы хамтран судалгаач нар бидэнд бол тэр их багц том хөрөмж бол дутагдaltaй хэвээрээ байгаа.
Тийм учраас бол аль нэгэн одоо тэр хөгжингөө орнуудын одоо жилтстэй байгууллагатайгаа хамтарсан тийм судалгаа хийдэг. Тэрний төвшөнд тэр сүүлийн жилүүд бас нэлээд сонирхолтой татчихжээ. За тэгээд түрүүн би ярьсан тэр бактери одоо бактери вирус одоо бол өндөрлөгчнүүд одоо бүгдээрээ вирус судлаач болчихлоо шүү дээ одоо энэ ковидос болоод. Тэгээд ийм бичил битний одоо судалгаа бас явж байна. Энэ бичил битнүүд чинь бас чулуунд хадгалагдчихдаг юм байна. Тэгээд тэрийг ингээд мэдээж тэр бол амьд биш л дээ. Гэхдээ яг ямар төрөл зүйл нь хэдэн сая жилийн өмнө хэдэн тэрбум жилийн өмнө үүссэн бай гэдгийг тогтоож болж байна. Тэгээд магадгүй энийг ингээд сайн одоо бүр гүнзгий одоо бид нар бол тэр одоо өөрсдийнхөө хэмжээний хөв нэмрээ оруулна. А дэлхийн хэмжээгээр тэр бактерийн палеонтологийн чиглэл шинэ учраас ер нь бас жишээ нь их олон орн болоо энэ чиглэл рүү ороогүй байгаа. А манайх бол бас энэ дээр бол нэлээд байр суурь эзэлсэн байна. Энэ одоо дэлхийн хүндрэлтнийг бүхэлдээд байгаа коронавирус шүү дээ. Энийг энэ талаас нь харах юм бол яаж харагдах вэ? Энэ бас тийм байгалийн үзэгдэл юм байна уу? Зохиомл юм байна. Энэ одоо юу вэ? Яг хоо ер нь бактерийн төвшөнд тэр янз янзаар л бичиж байна л да. Тэгэхдээ зүгээр яг хоо биолог ялангуяа одоо энэ хөвслөгжлийн одоо талаас нь ч гэдэг юм уу эртний палеобиологийн талаас ч гэдэг юм уу тийм ер нь бол ямарваа нэгэн амьтаны үүсэл хөгжил бол ер нь одоо дэвшил уналт янз бүрийн одоо синусоидоор ингэж явдаг гэсэн тийм нэг юм байдаг л да. Тэр нь бол яг тэр орчноос ер нь ямар ч амьтны хөгжил бууралт бол орчноос их шалтгаалдаг. Тэгээд энэ утгаар бодох юм бол магадгүй энэ бичил битний одоо өсч үржих орчин бол яг одоо өнөө цагт бол бидэнд дэндүү их бий болцсон байж магадгүй. Дээр нь энэ чинь нөгөө дархлаатай холбоотой зүйл учраас дархлаач одоо бид их суларч байгаа шүү дээ. Одоо хэтэрхий тоглог юм да. Бид ч уулын байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Гэтэл бол одоо ингээд тансаг байдал чинь хүнийг бол тэр дархлаасалтай болгоч. Тэгээд нэг жижигхэн одоо өчүүхэн вирус хүртэл одоо ингээд нэг тэр уурга янз бүрийн одоо нуклеин хүчил энэ төр нь тижээгдээд хүний бид үржиж гин гэдэг чинь одоо тэр бас бидний одоо юу гэдэг юм байглаасаа тасарсан ч байдаг юм уу хэтэрхий хэврэг болж байгааг шинжил нөлөөлж байгаа. Ер нь бол энэ вирус бол бүр вирус, бактери, за тэр микробууд бол маш эрт үүссэн. Одоо юун үлэг гүрмөрүүлээс хамаагүй. Одоо тэр нь бол манай нутгаас олж байгаа чулууц олдуруудаас ч олдож байна шүү дээ. Одоо жишээлбэл тэр манай нэг судалгаа бол тэр микропалеонтологийн чиглэлийн судлаачид маань хийдэг судалгаа юу гэвэл одоо нэг фосфорит гэдэг шүү дээ. Одоо энэ бүрэн хаан тэгэл одоо уулнууд бидний бордол гэж ярьдаг шүү дээ. Бордооны маань. Гэтэл эн чинь бол эртний амьтан. Эртний амьтны бөөгнөөс одоолгдсон зүйл гэдэг нь бол тэгээд үүнтэй холбогдуулаад манай юу бол биометаллурги гэдэг тийм чиглэл хүртэл манайх гаргаж байна. Тэгээд орчин үеийн шинжлэх ухааны технологийн бол юмнууд нэвтрээд ирэхээр бол их нэрвэлсэн судалгаа гарах юм байна да тийм ээ. Ер нь энэ палеонтологийн судалгааны одоо үндэсний боловсон хүчнийг бэлтгэх явц нь хэр бэлтгэгдсэн байдаг юм бол. Тийм энэ их асуудал түрүүн би ярьсан юм бол палеонтолог бол их олон улсын хэмжээнд судалгаа хийх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл тэр нөгөө түрүүний ярьдаг дэлхийн одоо палеонтологийн шинжилгээ ухаанд оруулж байгаа бидний хувь нэмэр учраас тэр төвшөнд нь л бид нар одоо хүнээ бэлдэж тэр хүн чинь тэнд одоо ном хаялцж яж тэнд одоо өөрийнхөө бүтээлийг хэвлүүлэх гэж одоо хэвлүүлэхийн тулд тэр олон шүүлтүүрүүдийн давчиж ингэж хийгдэх шаардлагатай байдаг учраас тэр боловсон хүчний асуудал бол үнэхээр дэлхийн хэмжээнд юм хийж чадах хэмжээний л байхгүй бол явахгүй болчихж байгаа. Тэгтэл за ер нь яг хоо ер нь бол сайн одоо мэрэгчлэлтэн гэж яриа л сайн одоо хүний нөөцийг бий болгох юм бол тэнд ажиллах орчин нөхцөл одоо цалин цууч гэдэг юм уу тийм юмнууд одоо гайгүй байж ажил яадаг юм байна шүү дээ одоо хөгждөг юм байна. Яагаад энэ одоо жишээлбэл Израиль ч гэдэг юм уу шинжлэх ухааны актер сүнг хөгжөд байгаа Америк ч гэдэг юм уу энэ улсуудад актер сүрхий хөгжөд байгааг бол тэнд нь одоо мөнгөний
хангалттай гаргаж чадж байна. Дээр нь дэлхий дээр байгаа хамгийн чадварлаг улсуудыг цуглуулж хийж штэ. Тэ. Тэгэл одоо дуудаад юу зар тавиал тэгэл тэр хүнийх нь одоо мэдээж одоо дэлхийн ойр болсон юм чинь шууд харахад одоо юм байдгийг одоо Хүрлбаатар гэдэг судлаач ямар бүтээл гаргасан байна гэж бүтээлийн уншаад оюунч актер юм байна гэж авчдаг юм байна л да. Тэгэхээр асуух юм одоо энд олон байна. Гэхдээ нөгөө цаг маань үндсэндээ дуусч байгаа юм байна. Тэгэхээр одоо хаадын хаан Чингис хаан гэдэг шиг шинжлэх ухааны хааны хаан бараг л салбар талаасаа бол палеонтологийн шинжлэх ухаан гэж хэлж болохоор юм байна. Яг л дэлхийн өөрчлөлтийг судалдаг учраас их том арга байхгүй нэг дэлхийн хэмжээнд л ярихаас биш нэг бүс нутгийн хэмжээнд ярихааргүй тийм том шинжлэх ухааны салбар байна шүү дээ. Тийм учраас энэ залуу үеийн палеонтологийн шинжлэх ухааныг илүү сонирхож үнэхээр одоо дэлхийн хэмжээний том эрдэмтэн болохыг хүсэж байгаа бол энэ салбар руу ороход их хэмгүй юм байна да тийм ээ. Тэгэл байх үү. Гайхамшигтай салбар байна гэж ойлгож байна. Тэг яг үнэ. Одоо жишээлбэл дэлхий дээр палеонтологийн чиглэлээр ажиллаж байгаа сүрхий эрдэмтэд их нутгаас нь олдвор олддог. Одоо энэ Японоор биш шин л олон жил хамтарч ажиллаж байгаа улсуудыг Японд бол одоо жишээл үлэг гөрүүлийн олдвор бол тун цөөхөн хоруу дармал хэдэн газруудаас олж. Тэгэхэл бол тэнд бол одоо тэр үлэг гөрүүлийн чиглэлийн судлаач нар маш их бэлдэж байна шүү дээ. Тэгээд тэнд чи өрсөлдөө бий болгож байна. Тэгээд тэднэр нь бол төгссөн сууд нь бол хаанч болгохдохгүйгээр ажиллаж байна л да. Тэрнтэй адилхан ер нь бол яг ер нь бол би зүгээр дотроо ингэж бодод юм. Энэ шинжлэх ухааны ажил, эрдэм билгээний ажил гэдэг бол хүнийг одоо ингэж домтуулдаг. Яг тэр амтанд норчхон бол тэр залин мөнгө баах байсан чамаагүй тэр юу янз бүрийн юм мартаж ажилдаг чиглэл. Тийм учраас тийм улс бас ховор болчихсон юм уу гэж бас бодогдоод байна. Ер нь бол зөвхөн палеонтологичгүй ер нь Монгол бол байгалийн шинжлэх ухааны аль салбар бол хүчтэй хөгжих үнэн нөхцөл бүрдсэн орн. Би зөвхөн түрүүчний бас дахиад нэг асуумаар санагдлаа. Та түрүүн тэр нэмэгдийг бол тэндээс олдсон олдврыг бол тэрүүгээр нэрлээ явж байна. Ерөнхийдөө ийм зарчим байдаг тэр гэж хэлсэн шүү дээ. Тэрүүнтэй нэгэн адил одоо Барс болдгоон нэр орсон үлэг өрүүлгийн бас нэг юу төрөл зүйл байдаг гэж сонсч байсан. Тэр энэ бол бахархал юм да бидний хувьд. Тий, юу ер нь бол зөвхөн Монголын гэлтгүй юм дэлхийн шинжлэх ухааны нэг онцлог бол шинээр одоо шинжлэх ухаанд орж ирж байгаа төрөл зүйлийг тогтооход аль болохоор онцлог дээр одоо тэр олдвор цуглуулга байдаг юм бол тэрний онцлог талыг нэгдүгээр харгалзуу үзэн, хоёрдугаар тэр олдсон газрыг аль болохоор тэр нэрэнд нь оруулахыг бодно. Эсвэл одоо тэр олдворыг олдоход бол хувь нэмэр оруулсан одоо хүн эсвэл одоо энэ чиглэлээр олон жил ажилласан хүний нэрийг алдаршуулах маягаар тэгээд нэр өгдөг. Өгдөг л дөө. Жишээлбэл манай Монголоос бол яг тэр нэмэгттэй холбоотой нэмэгтэй заавар ус гэдэг аврах том үлэг өрөөлийн нэрийг нэрлсэн байдаг. Тэрийг бол бүр Польшийн эрдэмтэд нэрлсэн байдаг. Мөн төвчлэн одоо тэр олдврынх нь онцлогоос болоод нэг тийм сайхан олдвор олж л дээ нэг хүн. Тэгэнгүү тэрийг сайхаанья гэдсэн. Тэгээд артлынх нь юу ч зүйлийн нэр чинь хоёр үгнээс бүрддэг, хоёр латин үгнээс бүрддэг. Сайхан гэдэг үгийг латин үсэгт оруулаад артлынх нь хулсанэнц гэсэн. Хулсан гэдэг нь бол яг тэр олдврыг олдсон газрынх нэр байхгүй. Тэгээд тэрнтэй адилхан Барсполж Сичинский гэдэг нэг үлэг өрөөл байгаа, нухс уушууд үлэг өрөөл. Тэгээд Барсуулдгай бол тэр экспедист одоо оролцож байсан Монголын одоо эрдэмтэн Сичинский гэдэг тэр олдврыг олсон Польш судлаач байхгүй. Тэгээд гэх мэтлийн ингэж нэрлэгдэж байгаа. Тэ. За танд сонирхолтой сайхан зүйл ярилцсанд талархаж байна. Тэгээд үнэхээр энэ палеонтологийн шинжлэх ухааны өнөөдөр энэ одоо Монголын одоо нүүр царай болсон хүрээлэнгийн маань ажил урагштай сайхан байгаа юм байна. Одоо ярих зүйл маш их байна. Тэгээд манай нэвтрүүлэг би дахин таны бас боломж гарвал тодорхой сэдвээр ойлоо бас ууч хөөрөх хэрэгтэй юм байна гэж ингэж бодож байна. Тэгээд ер нь энэ таны мэдхүү шинжлэх ухааны салбарыг сонирхдог залуучууд хандаж хэлгээд үнэхээр дэлхийн хэмжээнд
өөрийгөө шинжлэх ухааны салбарт бэлтгэхийг гэвэл нэг их том одоо бэлэн том салбар бол байхгүй палеонтологийн салбар юм байна. Тэгээ та бүхэнд талархал дахин дэвшүүлээ. Ер нь Монголын шинжлэх ухааны ололт амжилт нь ер нь өөрийн төлөв дэлхийд төлөөж байгаа гол салбарыг одоо ахлаж яваа таны хувьд бол бас их ачаалттай байдаг багаас танд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Би бас сэтгэлээгаа өгөө бас эцэст нь хэлье гэж бодлоо. Энэ манайд одоо UBS телевиз маань ийм шинжлэх ухаанд энэ мэдхэн бүр ингээд бүр тогтцсон одоо баг редакц болох байх гэж найдаж байна ирээдүйд ийм сайхан ийм бодлого явуулж байгаа их талархаж байна. Ер нь бол бид чинь нэг сүүлийн нэг 20-30 жилд чинь нэг тийм шинжлэх ухаан гэж ярих дургу нэг голдуу нэг тийм одоо юу гэдгийг бүр олон зуун жилийн өмнө одоо хийгдсэн дүгнэгдсэн судалгаа шинжилгээнд дээр үндэслэн одоо аливаа нэгэн шашны тийм мэдлэг дээр их анхаарч явлаа шүү дээ. Тэгээд энэ орчин цагийн шинжлэх ухаан чинь бол бас шинэвтер шүү дээ. Одоо дунд зууны үеэс л 15-16 дугаар зууны үеэс л эхэлсэн шинжлэх ухаанаар нотлогдсон юм бол хөтлөшгүй байдаг. Янз бүрийн одоо айлтал байхгүй, таамаг байхгүй тэгэл ингээд батлагдсан юм байдаг. Тэгээ ийм сайхан юу редакц бий болгож байгаа явдалд бигээс талархаж одоо шинжлэх ухааны тань мэдхгүй юм нэвтрүүлэг хийж байгаа улсуудад юу хэрэгтэй гэвэл ном зохиол хэрэгтэй. Маш сайхан тийм номын самтай болох байх гэж найдаад одоо хүрээлгүүдэд захирлаа анхных нь учраас бас нэг ингээд номын одоо жижигхэн бэлгийг алгардуулъя. Тэгээ манай захирлууд бас арвижуулах байх гэж найдаж байна. Ер нь бидний эрхэм бэлэг бол ном шүү дээ. Одоо энэ номын энэ хуудас шиг л одоо дэлхийн газар түүх өгүүлж байна тийм ээ. Тэгээ энэ ном дотор бас дэлхийн түүх байгаа хаа гэж ингэж бодож байна. Энд нь юу байгаа энэ одоо манай сүүлийн 10 жил тий 10 жил ажлын үр дүнгээ бид нар сайн нэг ойл зориулаад ингээ хийсэн юм байна. Яг гоо ерөнхийдөө нэвтрүүлэг интернет наанасаа санаа авдраа бол бодлоо. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн үндэс зочноор шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн захирал шинжлэх ухааны доктор профессор Хишгжавын Цогтбаатар маань оролцлоо танд дахин талархал дэвшүүлье. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.